Монгол улсын засгийн газар гашуун сухайт бомтын өргөдгөл шинжилгээний бүтээн байгуулалтын ажил. Монгол улсын засгийн газраас бүгд наримдах тард улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Өмнөговь аймгийн Хамбог цумын гашуун сухайт бомтын зорчигч ачаа тээврийн өргөдгөл шинжилгээний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Гашуун сухайт бомт нь бүгд наримдах тард улсын ганц мод бомттой хэлэлдэг манай улсын нүүрс олборлолтын 51.4%, зэсгийн баяжмалын 54.9%-ийг хятад улс руу экспортлдог гадаад худалдааны эргэлтийн хэмжээгээр хамгийн том стратегийн өндөр ач холбогдолтой бомт гэдгээр онцлогов. Өнөөдрийн байдлаар тус бомтоор өдөрт дундаж 10,000 орчим нүүрсний тээврийн хэрэгсэл нэвтэрч, оргил үедээ 2,000 хүрч улмаар 100 гаруй км тээврийн хэрэгслийн урт дараалал үүсэж, хүчин шатлаас гаруй хэд ихэнх ачаалалтай байгаа юм. Гашуун сухайт бомтын зам талбайг өргөдөж шинжилснээр Эрдэнэ соёлын экспортын 2 игнэ, нүүрсний экспортын 10 игнэ, импортын 6 игнэтэй болгож, олон улсын жишгт нийцсэн ухаалаг гарц автопүү хүнд даацсан автозам эрентгийн аривтгал лабораторийн ижүүрийн цогцлбор ашиглалтанд оруулна. Ингэснээр иргэд аж ахуйн нэгж төрийн шуурхай үйлчлүүлэх экспортын ашигт малтмалын тоо хэмжээ чанарыг наривчлан тодорхойлож татвараа бүрэн хураах боломж бүрднэ.